Зохиолыг бичсэн Сэрчингийн Үүр цайх. Зохиолыг уншсан Туул Сэнди. Ивэл цагийн улирал ороо бусгаа гэдэг шиг хонгороогийн доторх ороо бусгааг гал дээр тос нэмж номинжин авч ирсэн билээ. Тэр нэгэн өдөр осор захиралтай ярьж суухад хүн нарын өрөөнд орж хүлээж байсныг бид мэднэ. Би бодож үзье, эргээд холбогдъё. Дуртай үедээ хинээс ч асуулга ороод ирж бай. Би наад үүдний хоёрт чинь хилчхийхөө. Гэх намлаг яриаг сонсоод хүүхэмсгээрээ алдартай энэ хүний зам байдалд эргэлцэхэд хүрсэн ажээ. Байглах худлаа ирсэн баймаргүй. Энэ хүнтэй хичнээн жиг ургуулсан гэд байлаа да. Бэлэн байглааг бодвол би чинь энэ хүнд Тэнгэрийн умдгал гэсэн үг эцтэй гэж бодсоор гарахад зөрөөд алтны магнат гэж алдарсан нэгэн эрхэм орж яваа нь ихэд содон анзаарагдам. Хинтээч уулздаггүй, зөвхөн хүүхнүүдтэй л уулздагаараа алдартай энэ эрхэм намхан ч гэсэн өндөрлөвч өмссөн нь илт мэдэгддэг юм. Хэдийгээр номинжин энэ мэтийг нэвт харсан мэт мэддэг ч гэсэн зөвхөн мөнгөний сонирхол донд ажилдаг. Тийм ч учраас огт танихгүй хөдөөний хүдэр бадар басантай орооцолдсон юм. Баян осоор баасан нүртэй гэж ярьдаг нь ийм учиртай байжээ. Айгүй бол энэ хүний цаана осрол байдаг бахан. За, сумын чулуунтай уулзаж энэ асуудлыг сэмхэн яриа. Тагнуулын хүн гэсэндээ надаар дамжуулж ажил амжуулах гэд үгчих гээд байсан. Тэрэнд ч хайран бие зөвхөр өгөнч гэж байхгүй шүү. Заавал хариугаа авч байж сална. Химэн өөрийгөө ч ороож мэдэг хорон дунд орооцолцоор гарч оджээ. Хаалгахаага таг олдог захирал нь огт юу ч болоогүй юм шиг уулзаад энэ хөөрхөн согоо гаргаж явуулсанд гайхсан хишгээ. За ажлаа амжуулж чадвуу? Чамайг дөхүүлж өгөө би. Химэн саймширхад тэрбээр толгоос ихсэрч үгүйдээ ахаа. Би өөрөө явчихна. Гадаа жолооч манд хүлээж байгаа. Ингэж хэлээд ангайлгав. Ард үлдсэн осоор алтны магнаттай сайн муугаа мэдээд би хүүтэйгээ 5 минут уулзчаад ирье. Чи энийг үзээд сууж байгаач. Ингээд салбархаа хавцтай ном өгчгөөд хоошоо оров. Эдэрцэн аавыгаа харчаад өө аав та дуусчихсан уу гэд нэг юм хэлэх гээд байгаа бололтой төгдрөн дуугүй болов. Аав нь арын өрөөнд тавьсан том хөрөгчийг онгойлгож миний хүү цангаж гин үү? Дуртайгаа эндээс сонгоод ав. Химэн заахад чамин хийцтэй герман тавилга хийгээд арай хийж оруулж ирсэн энэ нүсэр хөргөгч зэргийг гайхангүй хар зогсохдоо өөрийн ирэхгүй толгоогоо илж би ч яах вэ? Гадаа нэг хүн хүлээлгч гисэн термал цангаж байгаах гээд дуугүй болов. Хүүгээ ингэж хэлсэнд гайхсан осоор юу хүн блэ? Найз чи юм уу? Оруулаад ирээч гэж найрсаг хэлэхэд өөдөөс нь том харсан хүн заа гээд год үсрэн гарав. Осоор хүүгээ хүлээх зуур том өргөн диваан дээр нуруугаа амрааж хэвтээд нэг хөлөө дивааны нуруун дээр салган ачаад хэвтэж байсан чинь дуг хийчгэж. Тагнуулын газраас явж байна. Босоо дээр гихтэл цочин сэрэв. Хүүгийнхэн толгойд даавн гоо туглаад чанх урд нь өвдөглүүлэн суулгасан байлаа. Тагнуулын гих комиссарын нэг нь хар нүдний шилээ авахад саяхан гарч явсан номинжин байхад гайхсандаа амаа ангав. Нөгөө хүүхэн дөхөж ирээд бас нууц мэдээлэл авчих санаатай. Ингээд өгчий. Ингээд илгэрүүнд хүчтэй өшгөлөхөд доошоо харуулдан унав. Гэтэл түүний өмнө саяхан орж ирсэн магнатын толгой тасраад нүдэнц хийчихсэн өөдөөс нь харж байх нь тэр. Ухаан алдтлаа айсан осоор муухай хашгиран ухсгийн босготоо орноосоо пидхийтэл унав. Энэ хооронд ямар муухай зөөдлөв дээ. Ингэж сэрж ядаж байтал хүн нэг охин дагуулсаар орж ирлээ. Ингэн чинээ санаагүй осоор нойрноосоо сэрж ядан нөгөө найз чи яасан бэ? Наадах чи оюутай юм байна. Гарга өрөөнөөс би дуудаагүй штэ. Ингэж зандархад эдэр цүмийн царай ховсгийж ааваа нөгөө танилцуулах гэсэн хүн чи энэ штэ. Миний хамаг хичээлийг хийж өгдөг юм. Би энэ охинд хайртай. Тийм учраас аав танаас зөвшөөрөл авахгүй танилцуулж байна. Химэн сандрангуй хэлжээ. Осоор энэ удаа юм хэлж чадсангүй хэсэг гацснаа. За та хоёр гадаа гараад байж вэ. Тэр хөрөгчнөөс юм авч уугаарай. Наад охиноо дайлаараа минийхөө. Химэн дотор хүний ухаанаар хэлээд гарч одов. Хонгороо эдэр цүмийн аавын хэлсэн үгэнд тэрхэн зур гомдсон ч найз залуугийнхаа өмөрч хэлсэн үгэнд тайвширч орхив. Тэгтэл тэр сая өөрийгөө нэг л сонирн болцоход байгааг анзаарчээ. Эдрийн аав юугаач ярьдгийн гараад бараг 2 цаг болов.
Тэр хоёр хүлээсээр байгаад уйдаж том өргөнд яваан дээр нь зэрэгцэж сууж байгаад найз залууга төршсээр унтаад өгчээ. Барцгаар царайтай эдрээ өөдөөс нь хараад суухаажээ. Их л шаналсан тэрбээр надад махнаасаа таслаад өгөөч. Тихгүй бол би өөх гээд байна. Химэн гуйхад гайхсан хонгороо ямар махнаас надад мах байхгүй штэ химэн үннээ хэллээ. Эдэр цүмийн нүд улааж ирээд гойныхаа махнаас огтлоод өгөөч. Үгүй бол би өөрөө тастаад идчихв. Химэн тонгооход ээжээ гэж ойрлоод сэрчгэв. Найз залуу нь юу ч болоогүй юм шиг хоошоо налаад унтна. Ямар балаа зүүдвэ. Очиж аавынх нь ажил дээр ирээд ингэж зүүдлэх гэж түү химэн гүйж очоод онгорхоо жижиг цонхоор шүлсээ хайлаа. Цонхоор шүлсээ хайдгүй. Орчин хүн явж байгаа таарвал толгой дээр нь унчихна штэ. Гих дуунаар цочиж эргэж харвал осоргой зогсож байх нь тэр. Унтаж байгаад муухай зүүдлээд тэгээ дом хийсэн гэлтэй нэвш дэмийл хацар нь ягаарн ичиж заа гэж сулхаан хэлжээ. Ёстой л нөгөө мордохын хазгай гэгчээр хадам бэр хоёр уулзахдаа ийхүү хоёлаа муухай зүүдэлсэн ажгуу. Та хоёр одоо яв. Эдэр цөмөө эртхэн хараарай. Орой өдөр шалга болоод байдаг чинь энэ охинтой холбоотой байх нэ. Химэн ширүүхэн хэлсэн боловч нуг инээж ирээдүйн бирлүүгээ нуцтай ч юм шиг жогтой ч юм шиг сонин харжээ. Миний охин өнөөдөр гадуур гарвал гараарай. Сургуулийн тэр дээр очиж уулз. Ээж нь хүүхдийг нь харж бай. Химэн хадам нь хэлэхэд хүүхдтэйгээ зуралдаа салж чадхаа байсан хонгороо галтгооны тек гэж нэрлэх таславч ширээний ард байрлуулсан эвхэж хураадаг орноосоо өндийж хөхүүлж байсан хүүхдээсээ хөхөө салгахад нөгөөх нь чангаар ойрлов. Хүүхэд уйлах нь яршигтай гэж байнга хэлдэг хадам нь юу болов гэмээр гүйж ирээд хүүхдийг өргөн тэрвэрч Иви ээжигээ агаар салхинд гаргаж эргчүүлээ уйдлуулахгүй бол хоёлаа арай л байна шүү. Химэн уруулаа хазарт нь нааж бүүэ гэж бидээ наагаад намуухан хөдлөгхөд уйтаа нарахгүй 2-3 яраглаад унтаад өглөө. Имэдэ дуртай бололтой. Ингэж хонгороо нэмсэглээд боломж олдсон дээр нь гэсэн шиг үсгэцгээ янзлаад бушуухан гадагшаа гарлаа. Ингэж ганцаараа гарахгүй ямар их утсан юм бэ? Дураараа хаашаач хамаагүй яв гэх шиг хонгор салхи намуухан аялж хацрыг нэлбэхийн хажууд хурц шарнаар яг чан хорой дээрээс нь тусаж шарлаа. Сургууль руугаа очиж хизээ хичээлд орхоо мэдэгдэж бичиг өгөхгүй бол жилийн чөлөөнд дуусаж байгаа ажээ. Урагшаа алхаад автобусанд суугаад Эрдэм номын өргөндөө ирэхэд 3:10 болж оюутнууд тараад гэрлүүгээ одцоожээ. Хонгороо юу? Ор би харин чамайг хизээ ирэх болдоо гэж хүлээж байла. Аль ороод ир миний охин. Химээ нарийн бичгээгч тааламжтайгаар угтаж аваад өргөдөл бичүүлж гадагшаа явах оюутнуудын хүсэлт байгаа. Чи явах юм уу? Чиний сурлагын оноонууд хүрч байсан. Химэн тулгаж асуухад хүүхдээ бодсон хонгороо толгоос ихсэрч дараа жилээс л болъё доо гэжээ. Хүүхэд маань дөнгөж 6 сартаа шүү дээ. Ингээл энэ мэтчлэн хувийн жаал жуул ажлаа амжуулаад байтал гинт гэдэс хаваар нь чийг татаад явчихлаа. Юу асгарч хав гэж гайхан дарж үзвэл шалав норчсон байхаар нь сая л хөхөн чинрээ сүү тусалж байгааг мэдээж гэрлүүгээ яарлаа. Яарсаар арай гэж цагийн дараа гэртээ ирэхэд хүүн унтаж байв. Хажууд нь гонцгой шилтэй зүйл байхыг ажиглавал өгж. Хадам нь аль хэдийн хүүхдийн сүү аваад найруулад өгчихсөн байхаж. Орж ирээд шууд хөхүүлэх гэхэд хадам нь хэрэггүй саяхан сүү найруулад өгчихсэн. Одоо бараг цагийн дараа хөхүүлэх бах. Хоол нэгтчихнэ гэхэд чинэрсэн хөхөөс султгаа харгаа олж адан ийш тийш харав. Хадам нь аяг авч өгөөд ийшээ саачхаа би уучхай илгэн цайн гэж дуулсан юм байна. Химээгээд сарвайв. Ямар сонин хүн бэ? Ингэж бодсон хонгороо дуртай дургүй аягыг нь авч саагаад өгөхдөө уг нь би өөрийн сүүгээ хинд өгөхгүйгээ мэдмээр байна. Гэхдээ та миний хадам ээж учраас дуртай өгнө химэн сулхаан бовтнов. Хадам нь юу хэлснийг нь сайн сонсоогүйч нүүр царинаас нь ямар ч байсан дургүй байгааг нь ойлгож дотроо ашгүй дээ. Дургүй байгаа ахна. Хүүхэд нь асуудалгүй асраад байж болох юм байна. Хойроос үнд нугасгүй юм аа. Энэ хүүхнийг удахгүй хөөж явуулахад асуудалгүй аж. Ингэж бодсон ч үүнийг нуух гэж инех гэж нүрээ өрчилгэхүй химэн удаан хугацаанд хичээж ирсэн арьсаа үрчилдүүлэн ярвав.
Хадам ээжигээ инээж байгааг анх удаа харсан хонгороогийн дотор сэтгэлд гэрэл асаж ёстой сайхан хүн байсан байна штэ. Би л буруугаар ойлгоод ээж надтай л амьдрал сурах гэж хатуурхаж байсан байна. Ингэж бодоход хазар дээгүүр нь хоёр ширхэг совдон нулимс бөмбөрч шалан дээр тогхийн газартлаа. Үнэндээ бол хадам ээж нь осрын зөвлөмжөөр энэ бүхнийг хийж байгаа бөгөөд хаширээр эхлээд бэрийг шалгаж хүүхэд гайгүй бол хөөж явал гэсэн чиглэл өгчээ. Нөхрийнхөө хэлснээр бүгдийг хийчихдэг учраас хил ам болохгүй бүх зүйл зохицуулагдана. Үжингоо гэх нэртэй энэ бүсгүй холцтой бөгөөд анх осортой танилцахдаа үнрээр нь буюу халуун ногоо хийддэг хүнээс гардаг хурцсангинсан тэрэл үнэр татагдаж өөрийн ирэхгүй сонирхож эхэлсэн ажээ. 100 айл хавьд өсөж олигтой боловсрол эзэмшиж чадаагүйж хөвгүүдтэй айлгуудах тал дээр гаргуун үжингоо хувааргүй хацорхоод гуталчин аав нь нэг их юм хэлсэнгүй. Гэтэл гай болж охин жирэмсэн болсноо мэджээ. 2-3 хөвгүнтэй унтснаас болж чухам альнаас нь болсноо мэдэхгүй байгаа учраас ээжээсээ нууж аавдаа хэлсэн ажээ. Ээж нь хотын зүүн захад байдаг үгээгүй ядуу айлын охин учраас аав нь арх хууж яваад энэ хятадд худалдсан гэхэд бараг болно. 17 та охиныг 30 гарсан хятад авч суугаад охин гарахад үжингоо гэж нэр өгсөн агаад огт хөх толбгийн хүүхэд гарсан ажгүй. Ингэж осрын авгаан түүх эхэлжээ. Охиноо жирэмсэн болсныг мэдсэн хятад ээр хүүхдийг нь шууд авахулж өөрийг нь оёдлын үйлдвэрт ажилд оруулсан ажээ. Тэгэхдээ миний охин гайгүй хүнтэй танилцаж суухыг бодоорой. Аав нь олон жил чамайг тэжээж чадахгүй ах шүү. Ээж чинь би муутай хүн удахгүй хэмээн үннээ хэлжээ. Үжингоо амьдралд алдсан учраас дотор хүний санаагаар ажлаа дараад их сургууль хаваар эргэлцээр байж оюутан охтууд ямар хувцас өмсдөг, юу хийдгийг мэдэж авчээ. Ингээд яг л нэг оюутан охин шиг номын сан сууж байгаад осор хэмээх нэлээд хөдөлгөөнтэй байрын залуутай танилцаж амжжээ. Осоорч араас нь ухаангүй гүйсэн байна. Ингээд нэг л өдөр тэр хоёр уулзраа олж үерхэж эхэлсэн бэлээ. Аль сургууль сурдгаа огт хэлдэггүй үжингоо нэг удаа уулзахдаа чи залуучуудын байгууллагын удирдлагаар сонгогдооч чамд бусдыг удирдан манлайлах нууц чадвар байна гэх зэргээр синхруулсээр ямар ч байсан анхны алхмыг нь хийлгэж амжив. Гэх мэтчлэн эхлээд үжингоо баздаг байсан бол Йонда осор түүнийг хөтөлдөг болсон аж. Хоёулаа дотор хүний гүйлгээ ухаантай жижигхэн цусны холцтойгоо үерхэж татнасах үедээ nii нуугүй ярьцгаажээ. Осрын эмээгийн аав нь урдаас ирсэн тариачин хүн байсан аж. Гэхдээ аавын талаа дагаад осор хөх толботой төрсэн ажгүй. Нутгийн хүмүүс бүтэн хуарыг хаашаа явсныг хинтээ суусныг мэдэхгүй тул сураг алдсан агаад харин тэр бүртгэлэн зөвхөн дотоод хэргийн яамны бүртгэл тооцоотой архивд байж байгаад ардчлалын дараа санамсаргүй устгаж алга болжээ. Ийм л түүхтэй. Одоо бол осоор үжингоог удирдна. Үжингооч яг хэлсэн үгээр нь байдаг байв. Осрын хоогт цагаан сар хийдэггүй. Цагаан сар дөхөөд ирэхээр эхнэр хүүхдээ аваад урагшаа явчихдаг ажээ. Харин хонгороо ирсний дараа дагуулж явалтай нь биш, бас лай болсон учраас түр орхиод яваад иртэл нөгөөтг нь жирэмсэн давхар биетэй мөртлөө бууз банш хийгээд ул боов энтер тавьчихсан учиргүй аймаар цагаан сар тэмдэглэсэн янзтай сууж байхад нь осор харчхаад багтартлаа уурлаж огт хашгирч байгаагүйгээрээ аимшигтайгаар хашгирч загинсан билээ. Харин тэр үед хонгороогийн аминд орсон хүн нөхөр нь эдэр цөм аавынхаа өөдөөс сөрж ааваа та одоо юунд ингэж байдгийг бид монгол хүмүүс эзтэй би цаашаа цагаан сар тэмдэглэж баймаар байна. Сая таныг дагаж явсан сүүлийн тохиолдол болог таны ямар цустай хэн байх нь хамаагүй. Би цаашид монгол хүн баймаар байна. Би хөх толботон гэдгээрээ бахархдаг химэн их л тухтай бас огт байр суурь нь өөрчлөгдөх шинжгүйд гинт байдлаа өөрчилж тэгэлгүй яах вэ миний хүү чи дуртай юм аа л хий сургуулаа төгссөний дараа бол яах нь чиний хэрэг химэн хэлэхдээ дотроо хүмхийгөө зуужээ. Хонгорхон минь би чамаагаа үргэлж хамгаална. Чамаагаа хинээс ч хамгаална. Гэх залуу гин цагаах нар эхнэрээ өмгөөсөн баатрын ёсоор хэлжээ. Үүнээс хойш ердөө 6 сарын дараа хадам нь нэг удаа сайхан загнаж хүүхдийг нь авч үлдээд тун удалгүй түүнээс хойш 10-аад хоногийн дараа чи зайл яв миний хүүгээс далд ороод өг гэх мэтчлэн элдвэр хилээд буйн тэр бүлгөө.
бас л осрын явуулга. Орой сургуулаасаа ирэхэд хонгороо байхгүй байв. Хүүхэд учиргүй уйлна. Ээжээ, хонгороо яасан? Химээ сандарсан байртаа асуух эдэр цумыг харсан үжингоо хүүхдийг твэрч нулимс туслуулах зуур. Ястай хүний дотор орсон биш. Аймар юм а. Гинтэл гараад явчихлаа. Миний хүү араас нь хөөцөлдөд яах вэ? Ингэж хэлэхэд дотор нь харанхуй татаж толгоо нь эргэх шиг болов. Амьдралдаа анх удаа хүнд дурлаж байгаа болохоор зөвхөн тэрэл гоё. Зөвхөн түүний ярих нь тансаг ярав. Зөвхөн түүнтэй алхах нь л деваачнд байгаа мэд ер бусын гоё мэдрэмжийг түүнд өгдөг юм. Хонгороотой танилцаагүй байхдаа хинтээж гар зөрүүлж хэнийг ч яаж ч хорлоход бэлэн байдаг байсан бол одоо тэр өөр хүн. Хин нэгнийг хайрлаж байгаа учраас бие зөв авч явах, гэмтэх бэртэх ирэхгүй болсон нэгэн гэдгээч мэддэг байлаа. Гэтэл тэр гинтхэн л яваад өгчээ. Төрсөн гэр орноо хаана байдгийг чилээгүй тэр үлгэрийн гүнж ийхүү түнд хөөхнөөс хөөхөн хүү үлдээгээд дахиад хизээж ирэхгүйгээр одлоо гэж юу хэмээн бодхоос амьдрал утгагүй санагдав. Ээждээ гомдож үзв. Урд нь тэр аимшиггүйгээр ээжийнхээ өдөөс хэрэлддэг байсан бол хонгороо түүнийг засаж залруулад явчихжээ. Амнаас нь үг гарсангүй. Аавдаа гомдлож урдын адил хэдэрлэх гэж үзв. Бас л болсонгүй. Хонгороо түүний тэр сонгогийг засаад өгсөн байв. Тэр үнэхээр бүгдийг өөрчлөх шийдтэй. Эдэр цөм дэмийл хүүгээ тэврээд гадаа гарлаа. Түүнийг заримдаа оройтож ирэхэд хүүгээ агаарлуулад сууж байдаг тэрэл цэцэрлэгийн хажууд байдаг сандал дээр очиж сув. Хүүн нүд ам нь бүлтгэнэн ийш тийшээ харах нь ээжигээ хайж буй шинж гэдэг нь тодорхой. Тэр өдөр эдэр цумын хувьд ястай л азан гээсэн онцгой нэгэн мөч байсан юм. Өсөж том болсон хүүгээ хүч хүрхээ байсан осоор үнэндээ аяар нь тавиад жолоо цулбурыг нь аль хэдийн ивхчихсэн үе. Бушуухан шиг сургуулийг нь төгсгөөд тусад нь гаргаж зайлуулахын төс болж байв. Жаахан байхдаа аавтайгаа эргэлэн наадах нь хичнээн сайхан байлаа. Гэтэл одоо бүр цаанаасаа л нэг бухын хүзөө оригчхоод харцсан хүртэл хүйтэн нэг л жихүүдэс хөрөм зэвүүн. Аргаа барж дэлбэртлээ уралсан осор нэг удаа цохиж аваад гараараа хад чулуу цогсон мэт болж өвдсөндөө арайтай л яолчихсангүй. Гадуур сэлгүүцэж гудамж мэдэрлэж яваа энэ залууг хүчээр барих нь нэгэнт өнгөрсөн гэдгийг тэгхэд л мэдсэн юм. Нэг удаа ийм зүйл болжээ. Осоор чухал ажлаар гаднаас ирсэн зочидтой уулзаж хөрөнгө оруулалтанд бүтэлтэй болсонд баахан хөөрцөглөж урд өмнө нь байгаагүй ихээр уужээ. Байнга түүнийг харж хамгаалдаг хоёрыг гадна хүлээж вэ гэсэн учраас байхаа гэж бодсон согтуу ухаандаа уусан газраасаа дайвсгийн гадагшлахад рестораны эзэн осор мэндэ хүргүүлснэн дээр байх бараг шүн дунд олж байна. Химээ нэг залууг зааж өгөхөд нөгөөтгөн шууд цугдан гарах гэхэд тэр гараа хоош татаж миний туслахууд гадаа хүлээж байгаа. Чам шиг ийм залби имийг би юу гэж биедээ хүргэдгийг зайлчи гэж согтуу ухаандаа агсран нүрийг нь мангасдах гэхэд нөгөө залуу хайчхаад зогтаасан байна. Үнэхээр л гадаа хүлээж байгаа байхаа гэж бодсон учраас шууд гэрлүүгээ яваад өгсөн аж. Говь нь дайван алхалсаар арай гэж гармагц хүйтэн сэрүүн агаар урдаас нүлээсээр салхиугтаж авсан учраас машин олох ухаан ч оролгүй зам руу дэн дунхийн дөхөв. Таксинд суух гэхэд жолооч залуу урд суучих та хэмээн найрсаг загнав. Осрын дотор харанхуй манд татаж арай хийн хөлөө зөөн ороод лаккитл суухад нүсэр ясархаг том биед нь нөгөө машин автоских шиг болов. Тэгээд яасан бүүн мэд нэг мэдгтэл наад хөгшин зөнгөө гаргаад ир энэ гудамж руу чирч хаяад хамаг эмийг нь хууд ээрэмдээ гэх шиг болоход юуг нэ химэн өндимэр айдав. Гүн шөнийн харанхуйд хаан чим такси зогсжээ. Мухар гудамжаар хүрээлэгдсэн тэр газар хүн амтангийн хэмгүй ажээ. Залуучууд осрлоо дайрахад бас ч гэж том биетэй хүн учраа ухаанаас сэргэж юмаа өгөхгүй гэж зууралдав. Тэгтэл тэдний дундаас нэг нь шууд л элгрүүн хүчтэй цохиход газар дэлхий эргэх шиг болж хоёр хөл нь гуйваад амьсгаа авч чадахгүй болж доошоо гуйвж суун туслаа. Гинт гудамжнаас хэсэг залуучууд гүйлдэн гарч ирээд "Хинбэ? Манай гудамжинд өгснээ хийж яваа цөөврүүд вэ? Наад хүнээ нааша өгөө зайлцгаа" гэх эрдүүд сонсогдож пит патхийн гүйлдэх хөлийн чимээ гарав.
Түүнийг дээрэмдэж байсан залуус нөгөөдүлийн эсрэг зогсоо бололтой баахан зодон өрнөж байтал тэдний дундаас нэг нь "Идэр цүм байна штэ малнуудаа, хоошо ухраад" гих сонсогдов. Зодон зогсоход түрүүн дугарсан залуу "Таньсангүй штэ андаа. Юу хийж явсан бэ? Бид энэнийг эмээг янзалжих санаатай ийшээ хүрээд ирсэн чинь чиний нутаг таарчихсан байна штэ. За чи наадхаа ав. Манус нь явлаа" гээд машинаасаа давхиж одов. Үлдсэн хэд газар гулдаан хэвтэх хүн рүү дөхөж ирэхэд тэдний дундаас "Идрээ гэрэл байна уу?" гээд амандаа өөр хідэн үг хэлснийг осоор сонссонгүй. Түрүүн захиулсан газар нь битүү хөндөөр. Нэг нь гэрэл асаахад "Идэр цүм байна штэ малнуудаа. Түрүүчийн хэд хин байсан бэ?" гэж бөө юм болжээ. Ингиж гудамжинд байдаг хүүгийнхээ ачаар арай л алуулчихгүйхан шиг амьд мэнд гарсан билээ. Хэрэг хүнийг даасан тэнгэр гэж байдаг бол одоо цаг нь болсон гэмээр хүүхдийг чинь өгөхгүй. Ор хоронтой болцоход ирж аваарай. Өөр чамтай ярих юм байхчгүй гэж зэвүүн дуугаар хэлсэн өвжөнгөө хадмаа бодхоос үстэй чирмээр санагдана. Ирэх биш нөхөртөө үнэхээр хайртай болохоор ээжийг нь тэгсгийгээд орхиж нэгэн захиа Идэр цүмд үлдээв. "Би авлаа. Гэртээ очиод байж байгаа дээрээ. Харин чи хүүгээ сайн харж байгаарай. Би өөрийн чадлаар гэр оронтой болно. Харин тэр хүртэл чи санаагаа бүх хувиргаарай. Хонгороо чинь" гэхээс өөр юу ч бичлгүй өөрсдийнхөө захиаг солилцдог байсан хуучны газраа нугалж орхиод шазуур 100 яваад өгчээ. 6 сартай хүүгээ орхиод ирсэн тул хөхөн чинээрч маш хэцүү байв. Гэр орондоо ирээд "Би хүүхдээ нөхөр дээр орхиод амархаар ирлээ. Хотод дуу чимээхтэй учраас над шиг хүнд их хэцүү юм" гэх мэтчлэн ярихад аав нь ойлгосон ч юу ч хэлсэнгүй. Харин ээж нь нялх амтныг агаарт аваад ирэхгүй энд ирээд борогшиж том болж тойрных байсан гихчлэн баахан өглөх гэхэд аав нь "За хөөкшин минь юугаа хийх вэ? Хат муудан л өгөхгүй явуулахгүй гэсэн биз" хэмээн айдуухан хэлв. Тэрээр ирээд 10 хонжээ. Нэг өглөө хонгороо босож цай ууж байгаад гинт агуулan гарчгүй. Гадаа сууж хэсэг агуулах зуур хевлийд нь ямар нэг юм бүрлдсэнийг мэдэрч "Бурхан минь, арай үгүй илгүүдээ" хэмээн шивнэж тэр даруй эмийн сан руу гүйв. Тэр дахин жирэмсэн болсон байв. Баярлах шиг, бас харамсах шиг сонин мэдрэмж. Ингээд дахиад нэг хүнийг хүн болгох хүнд ажил түүнд ногдов. Идэр цөмөнд өөрийнхөө гэр орныг тодорхой зааж өгөхгүй нэг тийм далд мэдрэмж хонгороод байсан ажээ. Тиймээс араас хайж ирнэ гэсэн айдас байхгүй нь сайн хэрэг. Хэдийгээр дахин давхар бийтээж бараг шоронгоос гараад ирсэн мэд сайхан эргчөлөө мэдэрч гисэн хонгороо дахиж хот руу явах ямар ч хүсэл төрсөнгүй. Аав нь хүүгээ хүн болгоог. Надад хүний хүн хэрэггүй. Би түүнд хүүхэд гаргаж өглөө. Миний хайртай байсныг тэр хүүхэд батлнаа. Миний зовсныг ч тэр хүүхэд батлна. Би ямар хямдхан хүүхнүүд шиг хоёр биеэс тасарсан амийг зөвхөн өөрөө бүтээсэн мэт авах гэж зүтгэхгүй. Хүнээс хүн авах чинь өөр төлөөстэй байдгийн. Би лав тийм төлөөсөнд унахыг хүсэхгүй байна. Надад энэ гидсэнд байгаа хүүхдийг хүн болгоход л болно. Хорвоо энэ тэнцүү тэгш гэдгийг тэр ухаарч авг гэж бодоод эрс шийдэж дахин хизээж Идэр цүмтэй уулзахгүй гэж хатуу шийдлээ. Үнэхээр уулзаагүй юм. Хонгороог тэгж гинтхэн хөөж явуулах болсон шалтгаан осорт бараг жилийн өмнөөс бий болсон агаад наминжинг ашиглаж олдвор ихтэй алт эрдэнэсийн ордыг ухан зарж асар их баяжаад өөрийн гэсэн вантулсаа улам эрх мэдэлтэй болгох шунал дүрлэлцснээс болсон хэрэг. Наминжин ч гэсэн хэлсэндээ хурж ганц 2 удаа жим сэдэн гэдэг залууд идүүлснийхээ хариуд аль хамгийн их ашигт малтмалтай хэсгийн мэдээллийг осорт дамжуулж өгөхдөө "Та надад амлснаа биелүүлээрэ. Стигвэл манай аав нэг л өдөр надаас үннийг мэдээд мэрэгжлийн ажлаа гүйцэтгэх байх шүү" хэмээн ёстой ч юм шиг тоглоомоор ч юм шиг хэлсэн ажээ. Ингээд нэг нь алттай болж нөгөө нөхөртөө болох алхам тавигдсан гэхэд болно. Харин энэ тухай Идэр цөмд хар ахуулсангүй. Ингээд үе ажил дээгүүрээ дуудах болж тэр үед зариуд хүүгээ байлгадаг байв. Бүх зүйл ханцуу дотор нууцаар өрнөж үжингоогоор хонгороог хөөлгсөний дараа 2-7 хоног болоод байсан тэр өдөр осор хүүгээ дууджээ. Хайртай хүн нь яваад сураггүй алга болж оронд нь хүүхдийг харах нэрээр наминжин эргэлдэх болжээ.
Аав нь өвөл явдаг зарчмаараа дулаан орон руу явах гэж байна. Энэ удаа чамайг хамт авч явнаа. Хүүхэд чинь дулаан газар очиж таата байхгүй бол энэ өвлийн хүүтэнд ханиад томоо авах шинжтэй. Цаагуур чинь ёстой аймаар ханиад дэлгэрсэн сурагтай. Явах юмаа бэлд. Нэрээ тий. Багштай чинь ярьчихсан байгаа. Тэгээд чи ирээд гадаад руу сургуульд явахаар болсон. Хүүхдийг чи ээж чи өсгөчгөн. Намынжин ч гэсэн хүүхэд харахтаа эвтэй юм билээ. Ингэжээ. Хайртай хүнээсээ хагацаад байсан залуу энэ удаа хүүхдээ яасан ч орхиж явахгүй гэсэн бодолтой байсан тул толгоос эксрэн татгалзаж ааваа тийм юм гэж юу ахав дээ. Би чинь бүх юмнасаа хагацвал амьд явах ч сонирхолгүй болно штэ. Энэ удаа яасан ч таны үгэнд орж чадахгүй ингэлээ. Осор яг энэ үгийг хүлээж байсан мэд хин чамайг хагацаах гэсэн. Хүүхдээ аваад бас ээжээ аваад яв. Намынжин ч гэсэн чиний сургуульд сурахаар болсон. Хань бараатай сайн л үз химээ наг хөхрөн хүүгийнхээ толгойг илэв. Хүүн яаж чадсангүй зөвшөөрчээ. Ингээд тэд Сингапур улс эхлээд явжээ. Аав нь бүх хүмүүстэй дээд зэрэглэлийн суудал захиалсан байлаа. Харин ээж нь явсангүй. Гэр орноо сахиж хоцроод араас нь ирэхээр болсон байв. Намынжин хээтэй алга гутал өмсөж өндөр өсгийж жийсэн нь содон харагдах агаад бүрий гэдэг гин. Гуталтайгаа ижил цаамц хүзүүний оролт тэргүүтнийг хослуулан өмсөөд ингэрцээжээ задгаадуу тавьж үсээ хоёр тишээ хувааж самнаад жижигхэн тухай гаргасан нь их зогсон агаад заадас хийж салгасан тэр жимээр шүнтгөр хамаар муурах шиг залтай жартгаар нүд босоо хөмсөг тэргүүтэн уран чамнаар цохуухан басч гэж дээд заяатай бүсгүй мэд давлуун харагдуулж сүрт нь хөгшин осоор дарагдасгийж аргагүй залуу цагийн жавхаа юугаа гээснийг илтгэх мэд. Хэдий тиймч осрын зүвсэн өргөн бөгөөд цол мөнгөөр чимж зарим газар нь алтан шигтгээс суулгасан бүс нь наранд гэлтганахаараа сүртэй гэж жигтэйхэн. Тэр зариуд холцтой нэгэн гэдгээ нуух гэж байнга шахуу Монгол дээл өмсөж угалцтай монгол гутлыг жийж торгон гоёмсог өмөд алтаар чимэглэж өмсдөг бүлгөө. Энэ нь түүнийг хязгааргүй баян нэгэн гэдгийг хэлээд өгнө. Алтаар чимсэн өмд гэхээр та харж байсан уу ер нь? Тэр ийм л баян нэгэн. Гэвч түүнийг хэрэглэж байгаа энэ бүхэн жирийн монгол хүний хүртэх ёстойг дундаас нь хулгайлан авсныг хинч үл мэдэх нь харамсалтай. Тусгай захиалгаар ерөнхийлөгчийн өрөөнд тухалсан аавынхаа хажууд энгийн богино өмд цамц өмссөн эдэр цөм хүүхдэд тэрэн даруухан суух нь хичнээн их хүмүүжүүлгөө хүүхдийг хэр зэргийн хайраар хүмүүжүүлж өгсөн хонгороо талархах атал бүр хөөж явуулаад хүүдээ үлгэр ярьж итгүүлээд одоо намынжинтай суулгах төлөвлөгөө зохиож яваа нь бүрч итгэмээргүй юм болцоход байв. Энэ үед гэртээ үлдсэн гих үжингоо онгоцны арын энгийн суудалд нууцаар суугаад тэднийг дагаж явлаа. Тэр хэдийгээр нөхрийнхөө үгэнд орж хонгороог хөөж явуулсан ч гэсэн шинээр ирж буй ирээдүйн бэр намынжинтай шатар нүхээс өөр аргагүй болсон аж. Ирч хүчтэй хаашаач холборч мэдэх энэ хүүхэн нөхрийнхэн толгойг эргүүлэх шиг болж байгааг тандаж мэдээд энэ удаа магадлахаар инхүү үлдэнэ гэж хэлээд дагаж яваа нь энэ. Муухан хувцас өмсөж нүүрэндээ энд тэнд цоохор мэнг тавилсан болохоор хажуугаар нь өнгөрч угаалгын өрөөрөө орох намынжин бүүхэл хүү нөхрнгээд бас таньдаг хүмүүс огт таньсан шинжгүй ихэмсгэн аргагүй эрүүгээ дээш өргөж дорт байдлаар харж өнгөрцгөөх нь инээдтэй. Сингапурт газар дах үед зариуд ард үлдэж үндсэн төрхөө өөрчилснөө буцаач хэвдэн оруулаад хилээр нэвтэрмэгцэл угаалгын өрөөнөөс шаал танихгүй үжингоо гарч ирэв. Тэр хятад хэлээр ус цас шиг ярих учраа хэлний бэрхшээл гардаггүй ажээ. Яг л унган хятад хүн лугаа шулгана. Харин хүүхдээ биеэсээ салахгүй тэрэх эдэр зүмтэй хамт суусан намынжин ойртох дөхөх боломж гарах бүрд аль болох шүргэх налах зэргээр хүрч туршиж үзсэн ч хүүхдтэй анхаарал хандуулаад юун түүнийг анхаарах мантай байв. Тэгэхээр намынжин жигтэйхэн хорон бодол төрж энэ хүүхдээс нь салгачих бол хэсэг байж байгаад надад дасан нүз. Тэгээд ч би хүний хүүхэд өсгөн гэж юу ч байх вүлээ химэн боджээ. Осоор угийн хашаар ажигламтгай хүн болохоор намынжингийн энэ хөдөлгөөнийг гэрхэн анзаарч байсан ч огт анзаараагүй мэд хэвийн босож сууж алхасаар энэ газарт худалдан авсан 8 өрөө байрандаа ирж тоглов.
Эмнэлгийн өрөөнд эмч нар нааш цааш гүйлдэх бөгөөд тэдний дунд нэгэн эмч нөгөөдөлөө удирдан чиглүүлж сайд ярьсан энэ залууг аврахгүй бол бүгдээр ажилгүй болох нь байна шүү. Ямар арга чарга байна? Яагаад ч доонор олдохгүй нөө? Дахиад нэг үзэх юм уу? Ятаж аав ээж нь боломжгүй юм аа. Уг нь ээж нь үгүй гэх юм. Гэвч өөрөө тэрийгэ даахгүй л дээ. Ах ихчгүй ямар хаашаа сонио азгүй юм бэ? Бүр болохгүй бол ингээд байсгийгээд л нэг үгээ давтан үглэнэ. Эмч нар дотор хамгийн туршлагатай нэгэн эмч байгч нөгөө дарга эмч түүнтэй ойртохыг ч хүсгүй байх нь ил дагаад хийсэн ажлаа 10 хуруушгээ мэдээж ямагт 100% гүйцэтгэлтэй гаргадаг тэр хүнээс эмч нар бүгд илт дөлнө. Хэдэр ядар ааштай тул хинтээч зөрөхөд бэлэн байдаг учраас тэр биз. Яг аминд тулсан үед тэр туршлагатай хашир эмчийг ашиглах хэрэг үргэлж гардаг учраас үе үеийн дарга нар нь халж үл зөрхлөнө. Тэгээд ч үе үеийн дарга нар дунд заргачаараа алдартай тул 3 дарга халах гэж оролдоод нөгөөтг нь шүүх цагдаагаар явсаар анайл хөмхийгөө зуучихсан буцаж ирэх хаагаад намайг халбал өвчтнөө алсан гэсэн үг. Би яавч эднэрт ийм боломж олохгүй. Хүний эрүүл мэндийн төлөө, амь насны төлөө төрчихсөн бурхан байхгүй юу би чинь. Гэх мэтийг бол өлхөн хэлнэ. Дээшээ дарга нартайгаа гал ус мэт үзэлцөвч залуу эмч нарт бол бурхан л гэсэн үг. Хиндэж мэддэг чаддгаа харамгүй заана. Тэр бүхэл ажлын байрандах алдаанаасаа болж хүний амны өрөнд орсон эмч нарыг ч гэсэн шүүхээр хамт яваад гарч байсан түүхтэй. Ийм л игэл нэгэн бүлгөө. Одоо эдрээ гойл үнийг шийдэх байх та гэж арга нь барагдсан нэгэн эмэгтэй цөхрөнгүй хэлв. Тэр энэ өвчтнийг анх хариуцаж авсан агаад дарга нь дуудаж за борх өмнө энэ өвчтнийг цаад эдрээс хол байлгаарай. Оогт уулзуулж болохгүй. Илэгний хатууралтай, эрсдэл маш өндөр, салхи заалттай ийм хүн. Сайд ярьж ямар ч аргаар хамаагүй илгийг нь сольж амьдруул гэж үүрэгдсэн. Химэн хатуухан хилээд доороосоо 2 бодол доллар гаргаж гарт нь атгуулад энэ зөвхөн бит хоёрын нууц шүү. Хинэн ч энэ явдлыг хараагүй гэд бодчих. Ингээд би мартлаа. Одоо би яам дээр хуралтай. Химэн өвчтний түүх сториг орхин гарч одлоо. Дарга би амлаж чадахгүй нэ гэсэн боловч урд нь даргаа нэг бусуудаа ийм их биш багахан мөнгө аваад өвчтнүүдийг онцгойлон анхаарч эмчилж байсан тул яаж ч чадсангүй. Сингапурын тансаг зочид буудал байрласан осрыг ойр зургийн ажил амжуулж тэднийг бараадаж ирээд өөр бодол буусан хүмүүстэй хар хорын ажлаа ярихаар гарах зуур эдэрцэм хүүгээ тэврэн өрөөндөө орж хэвтэж байгаад аян замдаа ядарснаас болж нам унджээ. Хүүхдэж хоол энтер нэхэж гавтай юм болсонгүй. Мөн л ядарсан бололтой ганц 2 гиншигнэж байгаад унтчих шиг болов. Яг одоо л амжуулахгүй бол гэж бодсон наминжин гадаа гарч уцаар яриад орж ирэхдээ тэр хоёрыг унтаад өгснийг хараад шагаасан хаалгаа сэмээрхэн хаагаад буцаж гарлаа. Халуун гэж жигтэйхэн энэ газарт цонхоо томоор дэлгэж унтсан хоёрын өрөөнд ам хамраа боосон нэгэн хүн орж ирээд орон дээр байсан хүүхдийг сэмхэн аваад буцаж цонхоор гарan харанхуй дуусан алга болов. Осоор бизнес хийгээд улс төрийн хүрээллийнхэнтэйгээ улаан галзав болтлоо ууж согтоод гуйвч дайвсаар буудлын руугаа хургуулж ирэв. Тэдний гэр хачин чимээгүй дүнсийг агаад амьд амтан алга гэмээр. Нэг өрөөнд ороход номинжин цааш хараад унтаж байв. Нөгөө өрөөнд хүүн хүүхдийн менежерийн хажууд ухаан жолоогүй унтана. Ингээд согтуу ухаандаа бүртгэж аваад унтаад өгөв. Өглөө үүрээр хамаг хэрэг мандлаа. Хүүхэд хаана байна? Гэж өрөөгөөр дүүрэн орилсон эдэрцмийн дуугаар осор сэрж ятан байснаа хүүхэд гих дуугаар тархин мансгийж ухсхийн босоод намайг ирэхэд чамтай хамт унтаж байсан химээ менежер руу ухсхийн очиж хуурмаг тавьсан хүүхдийн үлгийг хий самартлаа. Хоосон үлгийг бөмбөлгөн орхижээ. Үүнийг осоор андуурч харсан аж. Ингээд камер гэсэн бодол орж ирэнгүүт ухсхийн очиж шалгавал хяналтын камерыг будгаар шүршиж орхисон байв. Хүүхэд хулгайлагдсан учраас тэр даруй цагдаа дуудлага өгч бөө юм болов. Ёстой л усанд хайсан чулуу шиг далдарсан байв. Ингээд хүүхдийг хэн хулгайлсан байж болох вэ гэдэг таамаг дэвшүүлээд хамгийн түрүүнд осрын ээж нь санаанд орж ирэхэд Монгол руу утас цохив. Байна уу? Хүүхэд алга болчихлоо гэж бачимдан хашгирах нөхрийнхөө дууг сонсоод үжингоо гайхсан өнгөөр яахаар алга болдог вүлээ? Чи хариуцаж авч яваагүй мó?
Өчигдөр ажил хэргийн уулзалтуудтай байсан юм а. Шүн аав нь цонхоо онгоолгож унтснаас болоод хулгайч орж ирсэн байна. Гэх мэтчлэн ярьцгааж бөөн уйлаа майлаан болцгов. Онгоц газартахад өвжөнгооч гэсэн тэднийг дагаж буусан юм. Хажуудаа 2 хүсний залуу дагуулсан тэрбээр Сингапурт байрлах гэрийнхээ ойрхон бүх орчныг нь хянах газар төр байр хөлсөлжээ. Гэтэл хэрэг явдал санснаас нь хурдан өрнөж, номинчин нэг хүнтэй уулзаж байхыг дурандаж харсан аж. Сайн харвал бодолтой мөнгө өгч байхаагаад ямар нэг юм хийлэх гээд байх шиг санагдсан учраас нөгөө хоёрыг гэрийнхээ ойролцоо очиж отож байх газрыг нь зааж өгөөд явуулав. Оройч боллоо. Орчин тойрон битүү хүмүүс хөлхөлдөж олон хүний хөөлд хот дарагджээ. Яг энэ үеэр нэгэн хурдан хөдөлгөөнтэй хүн тэдний байрны ойролцоо ирж орчин тойрныг сайтар ажиглаж байснаа хяналтын камерыг нь будгаар шүршиж байхыг хараад нөгөө хоёртоо чихвчээр команд өгч ажиглахыг үүрэгдэв. Хэрэг тунч хурдан, тунч хялбархан өрнөж, өрөөнөөс өлгийтэй хүүхэд хулгайлан авч гарч ирсэн ажээ. Ингээд тэр хоёрыг дагахыг тушааж, наад хүнээ эндээс холдтолн дагаад, симхи чөлөөг нь ашиглан хүүхдийг буцаагаад хулгайлаад ир гэлээ. Нөгөө хоёрч араас нь дагжээ. Бараг цаг орчим төгжирч яваад нэгэн газар ирж түр зогсоод машин орхон байшин руу орчихов. Энэ хооронд өвжөнгоогийн хүмүүс хүүхдийг буцааж хулгайлан аваад тэндээс бушуухан холдон оджээ. Ингээд ажлаа сайн гүйцэтгсэн хоёрт хангалттай мөнгө өгч өвжөнгоо тэр шөндөө Монгол руугаа буцаж нисэж ирсэн байна. Хүүхдийг нууцаар хил давуулсан тул хинж мэдсэнгүй. Өвжөнгоо юмыг айж мэдхөв хизээч Монгол руу буцаж мэднэ гээд 7 хоногийн билетийг өдөр-өдрөөр нь захиалсан байсан нь ийхүү хурдан саадгүй эрэхт нь хэрэг болжээ. Монголд ирээд хүүхдийг нэг байр худалдан авч гэрээ үйлчлэгч хөлслөн тэнд өсгөхөөр болж зохицуулсан байна. Шинэ нэр бүртгэлийг мөнгө цохон байж авчээ. Ингээд итгэлтгүүгийн шинэ амьдрал аавчгүй, ээжчгүй, асрагчтай хамт 3 өрөө байранд инхүү эхэлжээ. Харин осоор бараг галзуурах төхөв. Хүүгийнх нь хүүд хин ийм аимшиггүй зориглож халдав гэж бодхоос юм болгоныг өөрийн дур зоргоор хөдөлгөөд сурчсан зангаараа Сингапурын цагдаа зэрэг хүчнийг худалдаж авах гээд барсангүй. Түүний мөнгийг хинж хараагүйд бухимдахдаа Дэмил новш гэж тэр муу ихэн л байхаас гарцаагүй. Чамааг ээж аавтаа чинь хамт шоронд хатаагаад өгөхөөр өмнө нь хэлэхгүй хайчихв. Даанч нэг хурдан эргэж боцохгүй алга болчихсон юм аа. Химэн өөрийн өмхий бодолтойгоо адилтхан бодож эндээс хайх биш Монголоос очиж хайхаар тэр шөндөө буцлаа. Идэр цум ааваасаа илүү шаналж уйлан нүд нь хавджээ.